Яг асуудал нь ихтэй 2013 оноос ипотекийн хөтөлбөр хэрэгжсэн. За 2013 оноос хэрэгжиж байхад бол Төв банкны тухай хууль дээр бол одоо энэ төсвийн шинжтэй арга хэмжээ яах юм дээр ямар нэг хоригдсан залт байгаагүй учраас ингээд ипотекийн хөтөлбөрийг Монгол банкын санхүүжүүлээд хэрэгжүүлээд явж байсан. За 2018 онд Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулаад ер нь төсвийн шинжтэй ийм арга хэмжээ тодорхойлсон салбар одоо аж ахуйн нэгжийг дэмжсэн зээлийг гаргаж болохгүй хоригдсан залт ороод ирэхлээр энэ ипотекийн зээл цааш үргэлжлэх боломжгүй болоод зогссон. Тэгэнгүүт нь ковидын хууль шинээр гарч ирээд одоо энэ ипотекийн зээлийг үргэлжлүүлээд олгож болно гэдэг. Тэгээ одоо энэ 22 оны 12 сарын 31 энэ оны төгсгөл хүртэл ингээ үргэлжлээ явж байгаа. Тийм зэрэг ойлгож байгаа. Энэ Төв банкны хууль дээр нийцүүлээд над журам нь өөрөө гараад явж байгаа байхгүй. Тэгэхээр 8% яаж 6% болсон бэ гэхээр ковидын хуулийн хүрээнд энэ залт харгалзахгүй. За гэдгээр тэгээд 8%-ийг 6 болгож олгоё гэдгээр ингэж яваад тэгэхээр шинээр олгож байгаа зээлийг л 6% болгосон ийм журмын залт байхгүй. Шинээр. Тэгэхээр одоо ингээд хөтөлбөр гэдгээр 8% хөтөлбөр нь өөрөө 6% хөтөлбөр болоо явж байгаа. Хөтөлбөр гэдгээр. За одоо ингээд энэ оны 12 сарын 31 хүртэл ингээд Монгол банкын хөтөлбөрийг хэрэгжүүлээ явж байгаа ковидын хуулиар. За энэс хойш болохоор засгийн газар шилж яг бол Төв банкны хууль эрх зүйн орчин байхгүй учраас ингэж. Тэгвэл журман дээр байгаа 8-ыг 6 болгосон залт нь шинээр олгож байгаа шинэ хөтөлбөрийн 6% болгоос хуучин хөтөлбөртэй холбоотой ямар нэгэн зохицуулалт байхгүй. Тэгэхээр одоо байгаа манай журам бол шинээр олгох л зээлэндээ таарсан. Одоо зээл авахад өргөдлөө гэсэн хүнд ийм нөхцөл шаардлагыг хангаж ийм хүнтэй авч болно л гэсэн журам болохоос өмнө нь 8% хөтөлбөрт орцсон улсуудыг одоо энэ журмаар өөрчилж болно гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр ямар ч байсан нэг засгийн газрын тогтоол одоо шийдвэр эсвэл улсын хурлаас нэг тогтоол шийдвэр гарч иж за энэ одоо өмнө нь байгаа 8%-аар хөтөлбөрт орцсон улсуудыг 6% шилжүүлэх гэвэл ийм арга хэмжээ авахыг ингэж даалгаж байна гэж ижил хийхгүй бол